100% гадаадаас хараат байгаа. За 100% импортоор газрын тосны бүтээгдэхүүнийг бол хангаж байгаа. 95% нь бол Оросын холбооны улсаас, за 5 орчим хувь нь бол Хятадаас. Шатхуун тасалдах юм бол нийгэмд ямар аюул нүрлэж байгаа вэ гэдгийг бид биеэрээ саяхан хүртэл одоо бас мэдэрсэн. Одоо ч гэсэн зарим газар нэн ялангуяа хөдөө орон нутагт бензин шатхуун түлш тасалдсан байдалтай байгаа. Тэгээ энэ нөхцөл байдал юуны улмаас одоо үүдэж бий болвоо гэдэг бол маш том асуултын тэмдэг. За өмнө 2021 оны 10 сард Оросын холбооны улсын Роснефть компани 92 бензинийг нийлүүлэлтийг одоо бууруулсан. Үүнтэй холбоотойгоор манай Монгол улсад нэлээд одоо хомсдол үүсчихсэн. За 23 оны 9 сард мөн одоо Оросын холбооны улс засгийн газраас тогтоол гаргаж шатхууны экспортыг бас түр хугацаанд хоригдсан байдаг. За энэ бол манай улсад бас сөргөөр нөлөөлж ирсэн түүхтэй. За улмаар засгийн газар хооронд ер нь манай одоо хөрш улсад ямар хүнд нөхцөл байдал байгаа вүлээ. Тэгээ энэ геополитикийн нөхцөл байдлаа үл харгалзсан хөрш улс Монгол улсыг шатхуунаар тасалдуулахгүй байх ийм гэрээг бол ууг нь байгуулсан. Гэхдээ яг энэ шатхуунтай түлш одоо нийлүүлэх гэрээг байгуулахдаа хос гэрээ шүү гэдгийг анхааруулсан байж, за манай улсын хувьд нэг гэрээг нь сойрхон батлаж, нэг гэрээг нь сойрхон батлаагүй төр одоо ингэж барьсан байгаа даа. Бүтэн жилийн хугацаанд бид барьсан. За тэр нь юу юм бэ гэхээр агаарын хүлгийн одоо түлш нийлүүлэх гэрээ. Тэгээ тухайн үедээ бол чуулганаар одоо бид нар бас хилцэж яхад санаж ин л та одоо нэгдүгээрт тухайн гэрээнд орчуулгын алдаанууд гарсан байх. За одоо бас заашгүй одоо харж үзэх тодорхой одоо асуудлууд бас гарсан байх. Гэсэн хэдий ч нөгөө талдаа дийлэнхтэй бол улс төржиж энэхүү гэрээг бол бид нар сойрхон батлаагүй. Оросын холбооны улс хэдийгээр хосолмол гэрээ байгуулсан шүү гэдгийг анхааруулж аль аль нь хүчин төгөлдөр байж иж бид нар одоо энэ гэрээгээ одоо мөрднөө гэдгийг наана хэлсэн ч гэсэн цаанаа бол биднийг бас түлшээр тасалдуулахгүй байх ийм одоо зарчмыг бол баримталж байгаа. Гэхдээ тэгсэн ч гэсэн байнга сануулж байгаа. За хосолмол гэрээ шүү. Та нар нэг гэрээгээ батлаагүй байгаа шүү. Хэлсэн амандаа хүрээрэ гэдэг ийм асуудлыг дэвшүүлээд байгаа. За манай чуулган одоо намрын чуулган 12 сарын 31-нд 75 хоногт хүрнэ. Ганцхан сарын хугацаа үлдсэн Дамтны ям сайдаа. Одоо энэ цаг хугацаагаа ашиглаад сойрхон батлах ёстой. Энэ одоо хос гэрээний нэг болох агаарын хүлгийн түлшний энэ гэрээг сойрхон батлах асуудлыг оруулж ирэхгүй бол хичнээн дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад давуу байдал үүсгэж одоо зээл үгүй та нар одоо одоо эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүл нөөц саваа барь та нар одоо энэ зээлийг одоо хөнгөлөлтөө нөхцлөөр аваа гэж бид нар өнөөдөр энэ шийдвэрийг гаргасан ч гэсэн айлын талаас нийлүүлэлтээ хийж чадхааргүй болох юм бол яах вэ гэдэг маш том эрсдэл байгаа шүү. Ийм учраас энэ гэрээгээ хурдан шуурхаа оруулж ирээч ээ. Одоо яг юу дутуу байна вэ? Нэг сарын дотор одоо амжихгүй үгүй юу? Одоо ирэх биш энэ улсын хурлын гишүүд улс төржиж болох асуудал байна, болохгүй асуудал бас байна гэдгийг нэг ойлгосон болов гэж би бас найдаж байна. Ийм учраас яг энэ одоо цаг үе дээрээ гэрээгээ маш шуурхаа оруулж ирж сойрхон батлуулах тал дээр нь анхаармаар байна. За ариун зай гишүүний асуултанд Дамтны ям сайд хариулна. За гишүүд өрөө минь дүргээ. Тий манай ариун зай гишүүн бол яг л нөгөө нэг зовлонгийн мэдж байгаа учраас яг л болж байгаа асуудлыг цаад утгаар нэг харж асууж байна. За шатхууны тасалдал бол нэгдүгээр тэр нь үе үеийн л одоо зовлон байсан юм бэл. Ерөөсөө тасралтгүй. 21, 23, 25 гээл одоо ингээд явж байна. Энэ удаагийнх одоо бид нар зохицуулт хийгээд ямар ч байсан нэг юм ард нь гарах гэдэг одоо хичээж байна. Орон нутгийнхаа хангалтыг одоо ойрын үед энэ төвөөс хангаад байгаа. Баруун аймагуудтай тээврээр явуулдаг энэ нөхцөл байдалтай төвөөс хангаж байгаа энэ нөхцөл байдлаас шалтгаалаад бас жоохон зарим сумдад хоцрогдож байгаа асуудлууд байна. Говийн бүс нутгууд руу явуулж байгаа зарим аймагуудын одоо засаг дарга нарын одоо бас болохгүй үйл ажиллагаанаас болоод бас тээврийн үйл ажиллагаа тасалж байгаа ч асуудлууд байна. Тэгээ зохицуулаад ингээ явуулж байна.
Өнгөрсөн жил Орос улбаны улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталсан энэ гэрээ бол маш чухал хоёр гэрээ байсан юм аа. Орж ирсэн хоёр гэрээ. Одоо хосороо орж ирсэн хоёр гэрээ. Манай улс 35 жилийн хугацаанд одоо ардчсан тогтолцоон шилжсэнээс хойш би шатхууныг одоо тасалдлахгүй нийлүүлэх тухай гэрээ ерөөсөй байхгүйсэн бил. Тэгээ энэ гэрээг хийхдээ онгоцны түлш нийлүүлэх тухай гэрээг одоо цуг хоёулангаар нь хийнэ гэж орж ирсэн. Энэ гэрээ 4-р сард орж ирээд нэлээд улс төр болоод ингээд бүтлгүүцсэн. За энэ гэрээн дээр 8 асуудал байсан. 8 асуудал нь бас үнэхээр эргэж харахгүй бол болохгүй юм нөхцөл байдалтай асуудлууд байсныг одоо 6 сарын дундуур ажил авснаас хойш тасралтгүй энэний араас яваад манай газрын тосныхан за манай газрын тосны агентлагийнхан ингээ бүгдээрээ нийлээд энэ 8 асуудлаар Орос улбаны улстай тасралтгүй хилцээр хийж байна. Хийгээд ингээд үндсэндээ нийт 8 асуудлаас 7-ыг нь Монголын саналаар шийдвэрлэхээр томьёолцгоосон. За энэ дотор бол арбитрийн асуудал байдгийн, нөгөө хөшгийн өндийн нисэх буудлын асуудал байдгийн, их олон асуудлууд бий. Татвар тогтворжуулалттай холбоотой асуудлууд байсан. Энэ асуудлууд дээр бол Орос улбаны улсын тал маань сая Зандан шатар ерөнхий сайдын айлчлалын үеэр одоо миний би цивилёв сайттай уулзаж Орос улбаны улсын элчин мөрчний сайттай ярилцаж нэлээд одоо тохиролцоонд хүрээд нэг асуудлыг их хурлаар оруулъя гэж үлдээсэн. За тэр бол удахгүй орж ирнэ. Манай яамны зүгээс болон Монгол улсын зүгээс гэсэн үг үндсэндээ бид эцсийн томьёолоо бэлдээд Орос улбаны улсад явуулсан байгаа. Одоо Орос улбаны улсаас тэр эцсийн томьёол дээр зөвшөөрж гинэ гэсэн хариу ирэх юм бол бид их хуралд оруулахад бэлэн байгаа. Өөрөөр хэлбэл бид засгийн газрын зүгээс хийх ажлаа бүрэн хийцэн. Одоо хариу ирэхээр нь оруулж ирнэ. Та Жимбатын анар гişүн. За анар гişүн байхгүй байна.